намайг Агваны Лхагва гэдэг. Би 1998 онд энэ анх Ариус баг сургуулийг үүсгэн байгуулсан. За тэрнээс хойш одоо 21 жил хичээлээд ирэх хичээлийн жилд 22 дахь хичээлийн жил маань болно. Бид нар болохоор 1998 онд анх би энэ баг сургуулийг байгуулахдаа хувийн сургуулиуд тэр үед улсад нэг олон байгаагүй. Улсын хэмжээнд дээр 26 дахь сургууль болж байгуулсан. Тэгвэл математик, англи хэл, компьютерийн төрөлцсөн сургуультай баг сургууль гэж эхэлсэн. За ер нь тэгэл явцын дунд сургууль болсон, ахлах сургууль болж өргөжлөө. Тэгээ бид нар бол ерөнхийдөө сүүлдээ бол ердийн сургууль болсон. Гэхдээ бид нар нэг ангийн хүүхдийн тооцоо, сургалт маань чанартай, суралцж байгаа сурагчдынхаа төлөвшлөлтөөр гол анхаардаг болохоор манай сургуулийн онцлог гэх юм бол манай сургуулийг төгсөгч болгон өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрч чаддаг ийм хүүхдүүд болдог. Төлөвшил бол маш сайн авдаг гэж би үздэг. Манай сургуулийн хамгийн гол онцлог юм хүн болж төлөвшөх тал дээр нь л их анхаардаг. За манай сургуульд одоогийн байдлаар бол 19 багш байгаа. За бид нар 170-80 хүүхэдтэй. За тэгээд анги болгон бол нэг 20-ын дотор сурагчтай. За сурагчдаа бүх багш нар маань хүрч ажилладаг. Мэргэжлийн зэрэгтэй, золтой, шагнал урамшилтай ингээд тэргүүний багш нар болцлон байдаг. Бас залуу багш нарыг авч бид нар дадлагжуулдаг. Тэгээд хүүхэд бүр тайвтай, ажилдаа дур сонирхолтой ийм сайхан хамт олон манайд ажилладаг. Сүүлийн үед бол одоо нийгмийн байдал ч юм уу сурагчдад, суралцагчдад өгч байгаа мэдээлэл их олон талын мэдээллүүд орж ирж байгаа. Сүүлийн үед ялангуяа сошиалар одоо их сайн муу элдвийн мэдээлэл их орж ирдэг болсон. Тэгэхээр бид нар бас эцэгтэйгээ сурагчдаагаа багш бүгдээрээ ярилцж байгаад ер нь бусдын нөлөөнд автахгүй байхын тулд хүүхэд өөртөө гэр бүл хүүхэдтэй чиглэсэн ажлуудаа бас зорилготой хүүхдийн хүмүүжлийн төлөө ялангуяа Монгол хүн болж төлөвшөх талд нь гол анхаарах. Энэ зүйлийг бол бид нэр их чухалчилдаг. Ер нь одоо манай сургуулийн гол онцлог гэх юм бол ерөөсөө анх сургуульд орсон цагаас эхлээд хүүхдүүд өөрсдөө сургууль дээр хувцаслдаг юм. Өөрсдөө хувцас солино, 1-р ангиас эхлээд шүүгэндээ хувцас хийн, түлхүүрээ авч явж хөвшин. Тэгээ сургуулийн дэг журам дээр нь хамгийн их хурдан хугацаанд суралцсан. Хичээл эхлэхийн өмнө бид нар хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлэх ийм зорилгоор өглөө болгон гимнастик хийн, дуу дуулна, тангарагаа уншина, сургууль өөрийн тангарагтай. Энэ бүгдийг мөрдөж хэвшиж явах маань хүүхдийн маань төлөвшөлд их нөлөө өгдөг гэж боддог. Тэгээ манай сургуулийн сурагчид дүүрэг, хот, улсын олимпиадуудад бас сайн оролцдог. Энэ нь юу гэхээр ерөөсөө хүн өөрийнхөө тавьсан зорилгот их итгэлтэй сайн байгаагийн үндсэн л энэгээр илэрдэг байх гэж боддог. Бид нар бас англи хэлний хувьд бол манай хүүхдүүд их сайн болдог. 3-р ангиас хүүхдүүд сонгож суралцдаг. За 2-р ангидаа манай сургуулийн хичээлийн хөтөлбөртөө бид нар ингээд цагт нь багтаацсан шатрын хичээл болдог. Энэ маань хүүхдүүдийг бас их сайхан сууж сурдаг. Сууж сурахын хажуугаар сэтгэн бодох чадвар хөгждөг. Энэ бүхэн маань бас сургалтанд бол их сайн нөлөөтэй байдаг гэж боддог. За бараг 12 цаг өнгөрүүлнэ ш зарим үед. Зарим үедээч гайгүй 8 цаг. За ер нь дунджаар нэг 9-10 цаг юм болов. Нэгэнт одоо энэ ажлыг өөрийнхөө юм хийж байгаа даш тэрүү ер нь эхлэл төгсгөл нь зарим үед ч одоо өглөөрт эхлээд орой өдөш энэ оройтгүй гарна. Яагаад тэгэхээр хийж байгаа ажлынхаа байдлаас л бол маргаашийнхаа ажил, дараагийн ажлаа төлөвлөн, өмнөх ажлуудаа дүгнэн, тэгэл сурагчдын шалгалт дүнгийн юутай үзэн, за багш нарын ажлын гүйцэтгэлийг менежертэйгээ ярилцсан тэгэл ажлууд зөндөө байна.
За одоо би өөрийнхөө өрөөнөөс бол одоо энийг хэлнэ. Энэ бол би өгөн Дорногов аймгийн Айраг сумын хүн байгаа. Тэгээд энэ манай нутгийн нөгөө хайрхан одоо хүмүүс хэлдэг шүү дээ хүслийн овоо гэдэг. Тэрний ман зураг. За манай сургуулийн 10 жилийн ойгоор үлүүдээ манай дүүнер надад бэлгэлсэн. Тэгээ би энийг авал их бэлгшээдэг. Миний төрсөн нутгийн Монгол улсын бол хамгийн сайхан энергитэй газрын хөрөг байдаг. Энэ бүхэн бас намайг харж ивэж идэг байх гэж үздэг. Би ер нь багангийн багш байсан. Багангийн багшаас дараа нь багшийн дэд сургуулийн сургууль заа харган ангийг математикт голчсон мэргэжлэр төгссөн. Тэгээ ер нь л математик талдаа математикийн сургалтын талд илүү анхаардаг. Тэгээ энэ багангийн баг боловсролын математикийн багшлах үе суралцах гэсэн. Энэ ер нь багангийн багш нарын ер нь өстө судлаад ингээд байнга хэрэгжүүлж ямаар ном байгаа. За энэ нь болохоор баг боловсролын математикийн онол аргацсан асуудал гэдэг Батболд багшийн маань ном. За энэ хоёрыг маш сайн судалчихсан байхад багангийн багш нар бол одоо маш сайн болно. Хоёрдугаар энэ дээрээс одоогийн цөм хөтөлбөр дотор одоо тэр болгон тусгагдаагүй тэгсэн мөртлөө бидний суралцж явах үеийн тэрний дараагийн магадгүй та нарыг суралцж явах үед ч байсан байж магадгүй манай боловсролын системийн агуулгад байсан математикийн их тийм хэрэгцээтэй геометри гололсон зүйлүүд их байдаг байхгүй. Одооны багангийн багш нарын үзэж судалж ирж байгаагаас илүү гүнзгий мэдлэг энэ дотор байгаа. Тийм учраас багш нартай хэлж өгдөг. Зарим үед багш нарын хичээлд суун заримдаа би чинь бас нэг 5 дугаар ангийн математикийн төр орох болно. Тэр үед бас энийг харна. Тэгээд ер нь хэдий олон жил багшилсан, тийм их удаан ажилласан ч гэсэн номыг бол эргэж буцаад үзээд судлаад уншаад байхад дахиад юм гарч ирдэг. Энэ дээр маш гоё бодлогууд бий. Бодлогыг яаж бодох аргачлал нь бий. Нэг бодлогыг хид-хідэн хувилбараар бодох. Тэгээд тэр болгоныг хүүхдүүдэд ер нь сайн ойлгуулчих юм бол хүүхдүүд бас чадна. Одоо яг тийм юм хэрэгтэй юм шиг санагддаг учраас энийг авч байна. Манай сургуулийн багангийн сургалтанд сэтгэхүй хөгжүүлэх хичээлүүд бас ордог. Энэ бас их хэрэгтэй. Тийм хүний ер нь одоо сэтгэх чадвар авьяас их сайн хөгжих юм бол тэр хүн болж те ирээдүйд төлөвшөхөд ер нь амьдралд хөлөө олоход нь их хэрэгтэй юм байна гэж би боддог. Ялангуяа багангаас нь хүүхдийг нэг сайхан суугаад ямиг сайхан хийж чаддаг, чөлөөтэй сэтгэж чаддаг, тэрийг хүнд илэрхийлж чаддаг болгочвол за тэгэл болж байгаа тэр. За энэ хичээлийн жилийн одоо төсгөл болж байна бид нар өнгөрсөн намар 20 жилийн хойд хийсэн. За бүхэл бүтэн 20 жил гэдэг бол хүний эдэр нас. Тэгэхээр энэ хугацаанд бид нар хуримтлуулсан туршлагаа энэ бүхэнд гарч ирсэн ололт амжилтаасаа гадна дутагдал дээр бол бид нар нэлээд анхаарч байгаа. Тэр ямар ч ажлыг хийсэн хүнд бол дутагдал байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар юун дээр алдаж байж вэ? Юугаа илүү цаашаа хөгжүүлэх хэрэгтэй юм бэ гэд бодож байгаа. Бид нар энэ жил бүгдээрээ сургалтынхаа хөтөлбөрийг, агуулгыг, цөм хөтөлбөрийг хичээл тусвараар судлаад ингээд бүгдийг нэгтгэхэд үзсэн чинь ерөөсө нэгж болгон дээр хичээлийн жилийн туршид үзэж байгаагаа дараагийн анги руу яаж холбох ёстой юм бэ? Энэ залгамж холбоо ямар байх ёстой юм бэ гэдэг тал дээр бид нар бол тийм их сайн гүнзгий судалгаа хийж ажиллаж байгааг байсан. За энэ тал дээр бол манай багш нар энэ өвлийн их урт амлсан шүү дээ. Энэ хугацаанд бид нар ажилласан, маш сайн дүгнэлт хийсэн. Тэрнийхэн дагуу одоо бид нар шалгалт зөвлөгөө авч байна. Шалгалтын дүнгууд бол нэлээд сайн гарч байна. Ингээд үсгээр ирэх хичээлийн жилээс бид нар өсө хүүхэд болгоныг өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу төлөвлөгөөтэй төлөвлөсөн зүйлээ гүйцэтгэлийн үздэг болгох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодсон. Манай багш нар ч гэсэн одоо өөрсөндөө бол мэрэгжлийнхэн хувьд ахиж үзэх, буцааж харьцуулж дүгнэх
ийм зүйлүүд бол нэлээд гарч ирж байгаа. Багш сурагч бол их сайн төвхтэй ажиллаж ижил үр дүнд хүрч байгаа юм л да. Тэрнийг чиглүүлэх одоо сургуулийн удирдах ажилтны манай удирдлагын багийнхны бас сандарсан энэ зүйл маань үр дүнтэй байна гэж одоо бол үзэж байгаа бас. Тийм. Судалгаа хамгийн гол юм судалгаа. Амьдрал дээр явагдаж байгаа үйл ажиллагаанд хэдий ч нэ судалгаатай тэрэндээ дүгнэлт гаргаж чадна уу? Төдий хэмжээгээр л үр дүн гарах юм байна. Манай боловсролын салбарч өөрчлөлт маш их хийгддээ шүү дээ. Тэгээ энэ болгоноос бол дандаа ухралт бол байдаггүй. Зох хэмжээний түвшний урагшилт байдаг. Энийхэн зөв талыг бид нар олж барьж ямар алдаа гарав тэрийг засч явах нь тухайн байгууллагын, тухайн багшийн, тухайн удирдлагын одоо чанар юм уу даа л гэж би боддоо шүү дээ. Манай сургуулийн сонгож ирдэг шалтгаан, гол шалтгаан бол эцэгчүүд бол хүүхдийн хүмүүжил гэж үздэг. Энэ нь яаж илэрдэг вэ гэхээр өглөө болгоны одоо дасгал хүүхдүүд бие биенээ хүндэлдэг, мэндэлдэг энэ үйл ажиллагаа бол одоо хүүхдүүдийг хөв хүний зохион байгуулалт зөв дагаж хөвшилт сургахад гол үндсэн зүйл гэж боддог. Тэгэхээр хүүхдүүдиндээ ирэхээр одоо би математик сураад одоо яах юм бэ? Энэ хичээлийг би хийснээр яах юм бэ гэдэг бид нар учир шалтгааныг маш их тайлбарладаг. Яг тэгэхээр хүн өдөр тутмын үйл ажиллагаагаар өөрийнх нь амьдрал нь өөрийнх нь ирээдүйг бичигдэж гэн гэдгийг бид нар хүүхдүүдэд тайлбарлахыг хүсдэг те. За багш нь болохоор зэрэг 71 оноос хойш багшилсан, багангийн багш байсан. Тэгээд дараа нь сургуулийн анги төгссөн. Тэгээд сургалтын менежер хийсэн, багангийн зөвлөх багш хийсэн, боловсролын хэлтсэд. Ер нь ингээл багангийн сургалттай бол дандаа холбоотой явсан. Тэгээд сургууль байгуулж гарч ирэхдээ ч гэсэн баг сургууль ахилж байгуулсан. Байгуулсан жилээ би 1-р анги, 2-р анги гэдэг ингээд өөрөө байгуулснаас хойш 2, 3 гээд өөрийнхөө хүүхдүүдээр дэшээ явсан. Шууд одоо дунд сургууль, баг сургууль ихэд 4 жилдээ энэ төр байгуулаагүй. Энэ бүхэн маань юу гэхээр сургалтыг ер нь одоо тийм багаас эхлээд энгийнээс хөндрүүлэх, үнзгэрэх энэ тал руу анхаарах хэрэгтэй байдаг. Энэ журмыг л баримталж явсан. Одоогийн байгаа сургалтын боловсролын системийн үзэл бодол баримталж байгаа чигийг бол би бас буруу гэж үздэг юм аа. Яг хүмүүс бол ухарч яана л гэж яриад. Гэхдээ би бол баг боловсролын хувьд ч тэр ямар ч боловсролын хувьд бол ухарсан гэж хэзээ ч хэлж чадахгүй. Гол учир юу гэхээр нийгмээ дагаад хувьсж байгаа, өөрчлөгдөж байгаа. Хүүхдэд бол ерөөсөө маш их нөөц байгаа. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсролыг бид нар одоо нэг жоохон анхаарч юм шиг надад санагдав. Сургууль 6 настай орж ирж байгаа хүүхдүүд маань 4-өөс дээш наснда одоо яг тийм сурах арга барил руу эзэмшнэ гэж байхгүй л дээ. Хүүхэд өөрөө өөрийгөө зөв авч явах хандлага руугаа бол нэлээд төгсөн байх хэвээр. Тэгэхээр энэ сургуулийн өмнөх боловсрол буюу гэр бүлийн боловсрол хүмүүжлэлээр одоо жоохон анхаармаар юм шиг санагдав. Тэгээ олон төрлийн одоо үзэг харах юм их байна. Нийгэм чих өөрчлөгдлөө шүү дээ. Гаднах орчин их өөр болсон. Та нарын сурсан минийх бол бүр өөр. Тэгээ энэ бүгдний юу гэхээр одоо ингээд бэлтгэл 1-р ангид анх орж ирж байгаа хүүхэд шугамаа олохгүй зурах бичих хүүхэд нэгч байхгүй. За бид нарыг багшуулсны дараа хүртэл ингээд гарын ойруулж байгаа шугам олуулж бичүүлдэг байсан үе зөндөө байсан. Инхээр ч ерөөсөө нийгмийн хөгжил бол одоо хүүхдийн оюун ухаан энэ бүхэнд бол яаж нөлөөлж байгааг харагддаг л та. Тэгээ багангийн хүүхдүүдийн маш их авьяас бий, маш их чадвар бий, жижиг гэлтгүй хүүхд болгонд энийг л бид нар нээж олж чадах юм бол их амжилттай байна. Багангийн сургалт их сулрлаа, муудлаа гэдгийг бол би юу гэж бодох вэ? Нэг ангид байгаа хүүхдийн ачаалал нь ихтэй даан болов. Нэгдүгээр. Хоёрдугаар сургуулийн өмнөх боловсрол маань хангалттай сайн сургуулийн өмнөх боловсролд хүүхдүүдэд хангалттай сайн хамруулж чадахгүй байгаа юм болов гэж. Би энэ талаас нь боддог. Тэгээд багшлах боловсон хүчний хүрэлцээ дутуу юм болов. Ерөөсөө би хүүхдээс өөрөөс нь бол олдгүй. Энийг дандаа гаднах орчноос насан туршидээс л хайддаг та. За энэ жаахтай манай сургуулийн бичиг баримттай холбоотой энэ
миний зураг мурдхан иймэрхүү юм багш. Садлт нь болохоор түрүү үеийн хэрэглэгдэжсэн сурагчуд. Ишээ юу гоо нандин юмнууд байдаг. Байгаа. Энэ яг хавцнаас л харагдаж байна. харагдаж байгаа. За энэ нь штэ. Би нэгдүгээр ангид байхдаа хэрэгжилж исэн математикийн сурагч. 1960 оны. Тий. Одоо тэр үед ийм математикийн ном хэрэгжилж исэн биз дээ. Тоо бодлого. Тий, тоо бодлого гэдэг математик гэж байгаа байхгүй юу? Тэгэл одоо ингээл энэ миний 60 оны ном. За энийг би нэлээд нэг номын сургуулийн номын сангаас авсан юм аа. Энэ болохоор 2 дугаар анги. Тийм байна. Баг сургуулийн. Энэ 1-р ангийнх нь тийм 2-р анги биш. Энэ тэгтээ түрүүний номны дараагийн үе. Ингээл сүүл рүүгээ бас арай өөр болол гэсэн. Өстой гоё нандин юмнууд. Байгаа. Тийм. Тэгээд ер нь одоо бол сургалтанд яг хэрэглэгдэхгүй байгаа мөртлөө юу одоо миний нэлээд гарч ирнэ. Хэрэглэхээ болсон. Тэгтээ бид нар хэрэгжилж болохоор Монголын хөлөг тоглоом гэдэг энэ хэдэн оных байна уу? 66. Тийм баха. Амжилт гарч байна. Тий. Дид дэвтэр гэж шүү. Тэгэхээр урагшлаад бас. Тий. Тэгээ энэс бас зарим үед хармаар юмнууд байдгийг. Би нэг хэсэг бас сургалтанд хэрэглэх гээд авчихсан. Одоо бол ингээл түүх болол үлдэх гээд байгаа юм л да. Бид нар чинь тий. Ер нь математик талдаа сонирхолтой доо. Ер нь тий. Яг үгүй монгол хэлнийхээ сургалтыг бол харахгүй байна гэж хаавах уу? Гэлээхтэй математик талдаа бол илүү сонирхолтой. Өөрөө би хүүхдтэй байхдаа математикийн олимпиадад оролцдог. Тийм хүүхдээсээ аймгийн олимпиадын дэд аврах болчихлоо. За одоо энэ бол их эвгүй. Эвгүй ч юм шиг, эвтэйхэн ч юм шиг юм байна. За энэ болохоор манай сургуулийн түлхүүрүүдийн нөөц түлхүүрүүд. Энэ ингээ 2 давхрын 3 давхрын ингээд тэгээ манай хүүхдүүд чинь доор хувцсан шүү гэдэг штэ. Тийм. За тэгээд эднэрийнх нь энэ ингээд тэдгээр ангийн нөөц тэдгээр энэ 1-р ангийн 2-р ангийн ингээд бөгнүүлээд нэг хувьтлгүүрүүд нь байждаг бид нарт. Тий хүүхдүүд маань хаян гэн янз бүр болно шүү дээ. За энэ бол манай гэр бүлийнх нь л зураг байна да. Тий. За би Монголын багш нарын анх дугаар зөвлөгөөнд оролцож байсан энэ зураг ах шиг байна. Тий. За одоо энэ нийт хэдэн анги төгсгсөн байна? Би биш дээ. 88 он хүртэл өгсөн. 71 оноос. Тэгэхээр 17 жил байгааз. За тэгтээ багангийн нэг 4-5 анги л авсан. Борнуурт нэг дунд анги, математикийн нэг анги, математикийн хичээл нэг жил заагаад буцаал баганги авсан. Тэгэхээр 4-5 анги төгсгсөн. Тэрнээс хойш ингээд удирдах ажил хийгээд яг өөрийн төгсгсөн шавь. Тэгтээ ингээд тэр сургуулийн хүүхдүүд миний шавь юм даа. 3 дугаар сургуульд хичээл эрхлэгч, 2 дугаар сургуульд 45-д хичээл эрхлэгч. Тэгээд энд Сүхбаатар дүүргийн зөвлөх багш байсан. Тэр үед багангийн багш нар зөвлөдөг ийм ажилтай байлаа. Одоо миний энэ хавцнууд ингээд унаад байгаа чинь одоо ингээд юм наашин цааш нь аваад нэмэл хасаал ингээд яваад байгаа үе шүү дээ. За энэ ч яг манай нөхрийн номнууд энүүгээр байдаг юм бас судалдаг юмнууд нь тий. Ийм л. За баярлалаа. Ярилцлага өгчлээ да. Баг сургуулийн суурь сайн байх хэрэгтэй. Бага ангийн сургалтын чанар сайн байвал дунд ангийн дунд сургуулийн сургалт бол чанартай байх бүрэн боломжтой. Би бол тэр суурин дээр л байдаг. Барилга угаасаа хундаам сайтай байж сайн бидэг үстэй. Тэрнтэй адилхан. За энэнд бол дунд сургуульд багшилж байгаа багш нарын чадвар, сэтгэл бас их нөлөөлнө л дөө. Гэхдээ бага ангийн суурь л болно. Би бол тэгж боддог. Хамгийн нэгдүгээр багш хүн бол хүүхдэд хайртай байх хэрэгтэй. Хоёрдугаар ажилдаа үнэхээр дур сонирхолтой, сэтгэлтэй. За энэ хоёр нийлж байж үр дүн гардаг л гэж байна. За ерөнхийдөө ер нь багшаас хамаарна. Гэхдээ гэр бүлийн нөлөө маш их үүрэгтэй.
Багш бол гуйтгана. Эцэг эхийн нөлөө маш их. Гэр бүлээс хүүхэд ямар болж ирэх үү гэдэг асуудал бол бүр хамгийн нэгдүгээр тавигдмаар. Одоо дандаа ингээд сургуулийн дунд сургуулийн боловсрол тэр багш гэж ярьж байна л да. Мөн л дөө энийг үгүйсэхгүй. Гэхдээ гэр бүлийн хүмүүжил төлөвшил одоо ер нь их өвдөнтэй. Эртэд нэг боловсрол нэвтрүүлгээр явж исэн. 5-аас 6 хүртэлх наснда хүүхдийн хүмүүжлийн ихэнх өнгөрдөг гэж. Бидний багшийн сургуульд байхад бас багш тэгж заадаг гэсэн сэтгэл судлын. Тэгээ манай багштай сайхан авч явах юм. Юу гэж 90% нь 5 хүртэлх наснда төлөвшөж явах уу гэж би бодож исэн. Үгүй одоо амьдрал дээр харахаар байдаг. Тэгээд нэг хүн төлөвшөө том болоод одоо манай хүүхд сайн болж байгаа, сайхан болж байгаа, насан турлээ одоо л сайжирч байгаа гэдэг тэр бол жоохон засвар. Тэгэхээс биш ерөөсөө ерөнхий араа мар юу нь бол бага наснд нь цэцэрлэгийн насл гэсэн үг байхгүй сургуулийн өмнөх энэ дээр маш их анхаармаар. Эннээс л цаашаа явдаг гэж байна. Нэгдүгээр хүүхдийг ер нь сайн хайрлах хэрэгтэй. Хайрлахтаа зөв хайрлах хэрэгтэй. Зүгээр ингээ хүссэн болгоныг авч өгөөл эдий гэсэн болгоныг нэдүүлээл ерөөсөө санснаар нь сайхан байлгаж байгаа зөв хайр бас биш. Тэрэн дотор одоо тохирох хоол хүнс байна. Хэрглэж болох хэрэглэл гэж байна. Идэж болох хоол, ууж болох ундаа энэ бүгдийг одоо эрүүл ахуйн талаас нь ч зөвийг бодох. Хоёрдугаарт нь одоогийн байдлаар эцэгчүүдийн бие бол хүүхдээ хүмүүжүүлэхэд хамгийн гол анхаарах юм нь дэлгэцээс л холдуулах хэрэгтэй гэж бодъё. Телевиз, удас, одоо пад энэ бүхэн бол хүүхдийг бол одоо тийм одоо зах хэмжээний тийм туяаны хордлогонд оруулж байгаа болов уу гэж боддгийг. Бас хүүхдийн сэтгэх чадварыг аль нэгэн байдлаар тийм нээдэг биш хаадаг гэдэгт би бол эргэлзэдэггүй тийм эргэлзэдэггүй. За хүүхдүүд ингээд одоо ч хүүхдүүд ингээд нэг өгсөн хоол хүнсийг идэж өгөхгүй эцэгчүүд хоол идүүлэх гээл дуртай сайхан хоолноос нь гадна өөрийнхөө идүүлэх ёстой хоолыг идүүлэх гээл ингээд өмнө нь Google-ийн кино мэнэ гаргаал утсаа тавьж байгаа л холлоо дээ штэ. Энэ бүхэн болохоор хүүхдийн анхаарлыг хэтэрхий сарниулдаг болов гэж боддог. Одоо ингээд сургуульд ороод анх одоо сүүлийн 2 жил бол бүр илт мэдгэж байгаа. Яаж мэдгэж байгаахаар одоо 1-р анги, 1-р ангийн хүүхдүүдийг харахад түрүүчийн 3-4-р ангийн хүүхдүүдээс өөр одоо ингээд ерөөсө гар утасны энэ хэрэглээ хүүхдийн анхаарлын тогтворчлолтод маш муу нөлөөлсөн гэж боддог. Эсвэл тогтохгүй, нүдэн ч тогтохгүй, ингээд суудлан ч тогтохгүй, гар хөлн ч үргэлж юм оролдостой. Энэ бүхэн бол одоо их муу нөлөөтэй л байна гэж байна. Тэгэхээр хүүхдээ нэг зөв хүн болох гэж байна гэл гинтхэн баахан тоглуулаад дуртай болгоно авчидүүлэл одоо чипс мипс одоо газ тавандаа уулгаж явчаал гинтхэн хүүхдээ сайн болгох гэж байна гэж тэрийг орхино гэж байхгүй л дээ. Тэр эхнээс нь энэ дээр бол бас анхаарал эцэгчүүд бас өөрийнхөө идэх уух хэрэглээ өөрсдийнхөө харилцаанд тэр их анхаармаар юм шиг. Эцэгчүүдийн үг хэл ярианы соёл энэ хүүхдээр дамжиж сургууль руу орж ирдэг. Тэгэхээр гэр бүлийн харилцаа энэ бүхэн бас хүүхдийг сургуульд орж ирснээс хойш харагддаг. Энэ бүгд дээр л анхаармаар санагдав. Зөв төлөвшлөлтөд сайн хүүхдүүд төлөвшүүлж гаргаж чадчихвэл бидний үнэт зүйлт хэрэг. Бид нар одоо сурагчтай л бидний одоо үндсэнтэй зүйл байна гэж боддог. Тийм болохоор манай сургуульд 1 жил сурсан ч хагас жил сурсан ч 10 жил сурсан ч энэ сургуульд байхдаа би ийм юмыг хэрэглэж хөвшөж сурсан давуу тал байжээ. Надаа энэ хэрэгтэй юм байна гэдгийг насан туршдаа мартагдахгүйгээр үлдээх бид нар зорддог. Одоо 20 жил 21 жил болж болохоор өнгөрсөн жил манай 20 жилийн хэрэг төгсөгчд маань нэрсэлтэй хүүхдүүд маань ерөөсөө энэ сургуулиар төгссөнөөрөө бахархдаг. Манай ангийнхны хамгийн гол юм нь ийм байдаг. Бид нар энэ сургуульд энэ зүйлийг сурсан гэж хэлж байгаа нь бол дандаа төлөвшөл хүмүүжлэлтэй холбоотой байсан би их баярлалтай. Тэгээ хүүхдүүд яг зорьсон зорилгоо биелүүлж хүссэн сургуульд орж чадах хамгийн гол юм нь мэдлэгээс гадна хүмүүжил, соёл, төлөвшөл. Бусдын дунд бие зөв авч явж амьдрна гэдэг бол одоо хүний хамгийн том давуу тал л гэж ойлгоо.
За манай сургууль байгуулагдаад 20 жил болж байна. Тэгээд өнгөрсөн жил бид нар сургуулийнхаа 20 жилийн баярыг хийсэн. 20 жилийн хугацаа гэдэг бол хүнээр бол эдэр нас бидний хувьд бол одоо хийсэн зүйлээ эргэж харах, цаашдаа бид нар чухам юу хийх вэ гэдгээ төлөвлөх чанарын одоо өсөлтөд ахих нэг үе боллоо гэж бодож байна. Бид нар эх хичээлийн жилд математикийн хичээл дээр илүү төлөв анхаарал одоо гадаад хэл дээр англи хэл дээр явах бодолтой байгаа. Үнийхээ тулд бид нар багш нараа бас бэлдэж байна. Бас дараагийн нэг зүйл нь бид нар бол хувь хүний хөгжлийг ерөөсөө хайж болохгүй. Хүний хөгжил гэдэг бол тухайн нийгмийг цогцлоодог, нийгмийг бүрдүүлдэг, нийгмийн хөгжилд маш түлхэц өгдөг зүйл гэж бодож байгаа учраас бид нар энэ тал дээр мөн илүү төлөвлөж ажиллана. Үүнийхээ тулд бас гол эцэгчүүдийг бас хамтран ажиллахын тулд эцэгчүүдтэй бид нар сэтгэл зүйн болон хүмүүжил төлөвшлийн талаар хичээлүүдийг бас үе шаттай явуулах зорилготой байна. Ер нь боловсролын систем бол улс орныг авч явдаг хамгийн том одоо юу л гэж боддог л доо, хөдөлгөгч хүч гэж боддог. Тэгэхээр манай улс ч адилхан бүх улс орнуудыг ингээд гадаад оронд явж байгаад ингээд харахад боловсролын системд маш их анхаарал тавьдаг. Энэ нь юу гэхээр ирээдүгээ бэлддэг. Улс орны хөгжил ерөөсөө боловсрол эрүүл мэнд хоёртой холбоотой юм байна гэж би бол боддгийг. Тэгээд энэ боловсролын салбарынхаа санхүүжилтэнд одоо ер нь төрөөс үзүүлж байгаа тусламж дэмжлэг нь энэ бүгдэд ингээд төрөөгч адилхан, хувийнхч адилхан тийм дэмжлэг тусалцаа үзүүлж байгаасаа гэж би боддог. Хувийн сургуулиудад бол одоо хувь сацаар лагс дутуу ирнэ. Хоёрдугаар тэгэхэд одоо янз бүрийн төсөл хөтөлбөрт биднийг хамруулахгүй энэ бүхэн бол их дутагдaltaй санагдаад байдаг. Энэ дээр жоохон анхаармаар санагддаг. Ер нь одоо хүнээ хөгжүүлж улс их орн хөгжилтэй чадвартай сайн боловсон хүчтэй их орн байх, улс орн байх гэвэл боловсролтой, соёлтой, чадвартай мэрэгчлэлт нь л бид нарт хэрэгтэй. Энэ бүхэн дээр л анхаармаар юм. Хаач явсан одоо шив таарлаа. Хаач явсан. Одоо намайг хүн лавгаагаа гэж хэлэхээр айгу сонин сонсогддог байхгүй юу? Бүхэл хүн бараг л ингээ багшаа гэдэг. Тэгэхдээ багш биш, би тэр хүний багш биш байсан учраас ингээ гойлоо штэ. Тэгэхэд надад айгу содон сонсогддог. Багш хүний хамгийн гоё бахархал ямар ч үе ядарч зовж явсан ч гадаад дотоод байсан ч за ямар нэгэн байдлаар шивтэй таарлаа шүү. Багшаа гээл ямар ч үед ингээл гудамжинд хүртэл дуудуулах айгу гоё. Ерөөсөө би энэ мэрэгчлэрээ их бахархдаг. Ер нь багш болох гэж их зорьсон. Үнэхээр зорьж явж би багш болсон. Тэгээ энэ мэрэгчлэлтэй дуртай, хайртай. Энэ л бол хамгийн сайхан. Багшгүй хүн ерөөсөө байхгүй шүү. Бүх хүн багштай шүү дээ. Ээж аавтай байдагтай адилхан бүх хүн багштай. Тийм болохоор багш бол одоо үнэхээр хамгийн сайхан бахархмаар мэрэгчлэл. Гэхдээ энэ мэрэгчлэлийг эзэмшихдээ бусдад маш сайн түгээж чадсан сайн багш байхыг их зорддог. Тэгээд зорилгынхаа төлөө л явж байна. За би юу одоо төрүүлж өсгсөн ээж аавдаа баярлана. Ийм сайхан боловсрол эзэмших нөхцөлийн маань хангад өгсөн. За эрдэмтэн бүх багш нартай баярлана. Анх одоо аав усыг заасан багш одоо хүртэл миний санаанаас гардаггүй. Тэгээ багш нартай баярлана. За багшийн сургуулийг төгссөн, багшийн сургуулийн үе үеийн багш нар байна. Одоо тэгээд цаашлах юм бол ингээл ажиллаж явхад дандаа надтай хамт ажиллаж байсан бүх хамт олондоо хаач газар явхад хүнд хамт олон байдаг. Тэр бүх хамт олон сайхан хамт олон байсанд тэднэрийнхээ хүчинд би энэ зэрэгтэй яваадаа баярлдаг. Одоо цаашдаа бол одоо үр хүүхдтэй баярлж байна. Одоо энд хамт ажиллаж байгаа хамт олондоо баярлж байна. Хань жилдээ бас талархлаа илэрхийлээ. Энэ бүхэн бол ар гэрийн, үр хүүхдийн, бид бүхний хүрээллийн манай энэ хамт олон ажиллаж байгаа ажилчид, багш нар, эцэгчүүд, сурагчдын маань одоо хүч хөдөлмөр ийм сайхан байлгаж байгаа, гэгээлэг ажилдаа явуулж байгаа гэдэгт баярлалаа. Тэгээ энэ бүхэндээ л талархлаа илэрхийлье.